Тэгэх юм бол ингээ 3 хурууны зэрэг даралт арьсан дээр ирээд жиг ингэж төрхөгддөг юм лээ. Сайн уу? Өнөөдөр би Get Ready With Me хийж үзэх чинь. Тэгээд энэ дээрээ болохоор би суур бодолтой яаж хийдэг талаараа та нартайгаа хуваалцах чинь. Хамгийн ихний алхам болвол нүрээ чийгшүүлэх ёстой. Тэрэн дээр болохоор би мист ашигладаг. Ихтэн гэж байхгүй. Хамаагүй цацж бол. Whitening primer. Цайруулах үйлчилгээтэй primer байгаа. Энэ нь болохоор SPF 30-тай чийгшүүлнэ. 2 дахь нь нарнаас хамгаална. 3 дахь нь будалтаас арьсыг хамгаалж өгдөг. Тийм болохоор өдөр тутамдаа хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй. Би том нүртэй болохоор 2 памп болт юм лөө. Хайлайттай юм шиг. Тэгэхээр ийм glass skin гэдэг штеп. Солонгос охтуудын яг тийм арьс ингэж бүрдэж өгдөг юм шиг санагддаг байхгүй надаа. Beauty God brand-ийн маань ийм M21 гэсэн кушнийг ашиглана. Бүгдээрээ яг ингэж даб хийгээд гарсан кушноо бас арьсан дээрээ ялгаагүй ингэж төхнө. Та нар ялгааг нь харж байна уу? Энэ аюу нийт дарагдах хаа гэдэг. Хамраа ингэж татж жагаад ингээд даб хийчих. Энэ арьсны ямар юм гоё жигд өөгүй болсныг харж байна уу? Өдөр тутамдаа сэргийг шаардлагагүй гэхээр өглөөдөө нэг удаа сайн хичээчихд болохоор байгаа сте. За ингээд бүх бодолтаа хийж дуслаа. Сая суур бодолтой байсны хаараас хөмсөг нүд уруулаа тодлоод илүү класс скинтэй болохын тулд мис дээрээ одоо төгжиж өглөө. Тэгээд та нар юу гэж бодож байна? Настай хамтсан баярлаа.